Тэ яамны ажилтны албаагчдад өдрийн мэнд хүргэе. Мөн нийгмийн ажилтнуудын өдрийн мэндийг бүх нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа бүх ажиллаж байгаа албаагчдаа мэндийг хүргэж байна. Хоёр асуулт байна. Эхнийх нь 3 яам маань өнөөдөр гуруулаа болсны дараа биш, болохоос өмнөх арга хэмжээ авъя буюу урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч чадна бол баяртай байна. Тэгж ижил бид нэр энэ асуудлыг үе тэнгийн дээрлэлтийг бид нэр шийдэж чадна тийм ээ. За урьдчилан сэргийлэх аян гэд маш олон аяныг 3 яам гуруулаа хэрэгжүүлжээ. Дээрлэлт, дэлгэрүүлэх ёсгүй. Үе тэнгийн дээрлэлтээс урьдчилан сэргийлэх аян, хүүхдээ сонсъё гэх мэт тийм. За жишээ нь гэр бүлийн яам, боловсролын яам, тус бүрдээ жилд бараг их үедээ бол 300-аас 400 мянган орчим хүүхэд хамруулж чадчихээн. 100-аас 200 мянган эцэг эх нарыг бас хамруулж чадчихээн. Албаагчдыгаас хамруулад явж байна. Энэ дээр хэдүүлээ үр дүнгээл ярих хэрэгтэй болов гэж бодож байна. Энэ аянуудыг зохион байгуулахад ямар хэмжээний төсөв зарцуулсан бэ гэдэг нэгдсэн тоо байдаг болов яам тус бүрээрээ. Энэ аяныг зохион байгуулснараа үе тэнгийн дээрлэлт хэдэн хувь буурч ийна гэсэн үр дүнгийн судалгаа бас байгаа юу? Та бүхний ирүүлсэн тайлан дээрээс харахаар одоогийн нөхцөл байдлын зүйл харагдаж байгаа болохоос биш. Яг энэ аяныг хэрэгжүүлснээр тэдэн хувь үе тэнгийн дээрлэлт буурчээ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сонсдог болжээ. Гэр бүлийн доторх энэ асуудлууд шийдэгдэжээ гэсэн ийм үр дүнг нэгдүгээр тусамаарай. Хоёрдугаарт нь 108 дугаарлуу жилд дунджаар 1000 орчим дуудлага ирдэгэ. Тайлангаас харахад бол 10% нь танахаас зөвлөгөө өгч хаагаад 90% нь болохоор шилжүүлдэг гэсэн байна тийм ээ. Шилжүүлэг дээрээ болохоор 21 аймаг 9 дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар хэлтсүүдэд шилжүүлсэн байна гэж ойлголоо тайлангаас. Энэ шилжүүлсний дараа ямар арга хэмжээ авсан бэ гэдгийг танаа зүгээс одоо мөрддөг үү? За яг энэ 31-р сургууль дээр ийм асуудал гарсан байна. Манай дээр ийм зөвлөгөө өгөх боломжтой байна өглөө. Цааш нь 31-р сургуулийн Сүхбаатар дүүрэг гэх юм уу те. Сүхбаатар дүүргийн энэ гэр бүлийн хөгжил хамгааллын газар хэлтс рүү шилжүүлсэн учраас ийм арга хэмжээ аваад ингэж хэрэг хаагдсан байна ч гэдэг юм уу те. Энэ асуудал шийдэгдсэн байна гэсэн. Тийм тайлангийн араас явдаг уу? Ийм хоёр асуулт. За, Лувсан шам засгийн асуултанд хэн хариулах вэ? 3 яам тэгээ 108 хариулах юм байна. Гэр бүлийн яам Абубакир сайд гараа явцсан өмнөөс нь төлөөж газрын дарга хаан байна. Яам. За хариулаарай. 1 юм уу 2 3 дугаар тэр юу тоотой микрофон дээр очиод хариулъя. За тэр хооронд нь боловсролын яам, хууль зүйн яам хариулъя те. 4 номер боловсролын дэд сайд хариулж явах уу? Энд хариулнаа. За 3 номер уу? За 3 номер нэрээ албан тушаалаа хэлээд хариулаарай. За гишүүний асуултанд хариулъя. Боловсролын яамны санхүүгийн хэлтсийн дарга дэсвэрэн. За 2025 оны төсвийн хүүхд хамгаалах зардлын төсвийн хэрэгжилтийн талаар танилцуулъя. За нийтдээ салбарын хэмжээнд 2025 онд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол гэсэн хөтөлбөрийн хүрээнд 4.8 тэрбум төгрөгийг бол зарцуулахаар төлөвлөсөн. За төсвийн хэрэгжилт бол 85%-тай 4.1 тэрбум төгрөгийг бол 2025 онд зарцуулсан байна. За тэгээд үүссэн нөхцөл байдал гүйцэтгэлтэй үед яагаад бага байгаа вэ гэхээр оны эцэст бол нөө санхүүжилт төсвийн орлого бүрдэлттэй уялдаад дутуу орж ирсэнтэй холбоотойгоор хэрэгжилт бол 85%-тай хэрэгжсэн. За сургуулийн өмнөх боловсролын хувьд бол 91%-тай. За ерөнхий боловсролын сургуулийн хувьд бол 82%-тай хэрэгжсэн байна. За баахан тэр микрофон руу очоор хариулах хүмүүс зөндөө олон аян хийсэн байна. Хаас айгуул хийдэг. Би ч гэсэн орон нутагт нийслэлээр ажиллаж байхад бид бас аян хийдэг л байдаг. Энийн үр дүн яаж гарч ийн гэдэг тоон үр дүнгийн хэмжилтийг хэлээч гэж. За 3 номерын микрофон нэр албан тушаалаар хэлээд хариулаарай. Микрофон дээр бити дараарай автоматар байна. За та бүхний өдрийн мэндийг хүргэе. Гишүүний асуултанд хариулъя. За боловсролын салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгээс би нэг тоо хэлмээр байна. За 24-с 25 оны хичээлийн жилд үе тэнгийн дээрлэлтэнд 16,117 суралцагч өртөөд байна гэсэн мэдээлэл манай дэд сайдын мэдээлэлд гарсан байгаа. За энэ нь одоо
өмнөх хичээлийн жилээс бол 1.2% буурсан үзүүлэлттэй байгаа. Өөрөөр хэлбэл одоо тухайн тохиолдолд одоо хүүхд хамгааллын болон хамтарсан баг шуурхай тусламжийн үйлчилгээ, хүүхд хамгааллын үйлчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж байгаагийн үр дүнд одоо манай энэ тоо бол 1.2% өмнөх хичээлийн жилээс буурсан гэсэн үр дүн гарсан байгаамаа. Гэрүүлийн яам 2 номерын микрофон. Микрофон чассан байна. За та бүхэнд өдрийн мэнд хүргье. Гэр бүлийн хөдөлмөрийн нийгэм хамгааллын яамны гэр бүлийн бодлогын газрын дарга Цэм Мөхцөл гэж хүн байна. За 2025 онд бол хүүхэд хамгааллын зардал, хүүхэд хөгжил хамгааллын зардал манай салбарт 20.3 тэрбум төгрөг одоо батлагдсан. За үүнээс бол 2025 оны 12 сарын 31-ний байдлаар бол 15.2 сая төгрөг буюу 74.9% гүйцэтгэлтэй гарсан. За гүйцэтгэлээс ерөнхийдөө 20% гүйцэтгэл батлагдсан төсөөсөө бага байгаа шалтгаан бол тухайн үед төсвийн хүндрэлээс шалтгаалаад яг зарцуулалт дээр бол хойшлогдох энэ сарын зарцуулалт хойшлогдох ийм нөхцөл байдлаас шалтгаалаад ийм гүйцэтгэл гарсан. За энэ хүүхэд хөгжил хамгааллын зардал бол 2025 оноос эхлээд гэр бүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын салбарт хүүхэд хөгжил ба хамгаалал гэдэг хоёр зардлын ангилалтай болсон. 2 номер гүцэгэд хариулъя. Минутанд багтаагаад. Үүнээс өмнө бол хүүхэд хамгааллын зардал байсан. За ингээд хүүхэд хөгжил хамгааллын зардал маань дотор бол хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээ, за хөгжил оролцооны зардал, эрсдлийн болон нөхцөлийн үнэлгээний зардал гэсэн ангиллаар зарцуулагддаг. За энэ урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардал гэдэг маань бол ерөнхийдөө нөлөөллийн үйл ажиллагаанууд, за зорилтууд болон зорилтууд бус урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардлуудад ингээд зарцуулагдаж ажилладаг. За манай агентлагийн зүгээс бол яг нөгөө үйл ажиллагаа явуулсан үйл ажиллагааныхаа үр дүнгийн талаар мэдээлэлээ нэмээд хариулчихна. Хууль зүйн яам гэмт хэрэг зөрчсөөс урьдчилан сэргийлэх байгаа тий. За тэндээс үр дүн байна уу? 8 номер. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зүйлийн ажлын албаны дарга Буянбат байна. Та бүхний энэ өдрийн мэндийг мэдье. За яг тухайлсан хүүхэд хамгаалалт зориулсан зардал бол байхгүй. Гэмт хэрэг гэр бүлийн хүчирхийлэл хүүхэд гэмт хэрэг тохирохоос урьдчилан сэргийлэх зардалт бол 21 онд 333 сая 200 мянган төгрөг, 22 онд 254,700 мянган төгрөг, 23 онд зөвхөн орон нутагт 173 сая 100 мянган төгрөгийн санхүүжилт олгож санхүүжилттэй байсан байна. 24 оноос хүүхэд хамгааллын тухай хуулийн шинжилсэн найруулга батлагдаад энэ хүүхэд хамгааллын үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтыг хангах чигүүргийг хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлсэн учраас төсөв тавигдаагүй байна. Үр дүн бол сүүлийн 2 жил 8 хууль зүйн сайд гүцэж хариулах юм байна. Энэ хоёр сайдын микрофон. Яг тодорхой ус үр дүнгууд мэдээж байгаа. Ялангуяа энэ замын хөдөлгөөний эсрэг урьдчилан сэргийлэх аянгууд бол замын хөдөлгөөний эсрэг гэмтрийг огцон бууруулсан. Энэ бас үр дүнгүй өгдөг юм бэл. За яг нэг талд нь энийг ганцхан аяны тоо гэмтрийн гаргалтын тоог шууд ингэж тулгаж бас болохгүй. Энэ их олон хүчин зүйлүүд нөлөөлж байгаа. За захим гэмтэргүүд бол ер нь одоо бол маш хяналтгүй болж байгаа. Ялангуяа гүтгэх гэдэг эрүүгийн гэмт хэрэг багхгүй болсон. Ерөөсөө худал мэдээлэл тарааж байгаа захим төрлийн хэргийг хуулийн байгууллага шалгах хэрэгцээ үндэслэл багхгүй болсон. Хяналтгүй болсон. За тэр байтугай сая 16 настай хүүхдийн хэргийг сэвэлтийг бол гадаад улсуудаас хийгээд исэн. Тэгэхээр энэ бас зохион байгуулалттай өөр зорилготой бас үйлдэлүүд шинд авсрагдаад байна. Өөрөөр хэлбэл захим 7 номер баяр сайхан дарга хийж байгаа ажлын үр дүн яаж гарч ийн. Тэгээ 108-ийн дуудлагаа дараа нь яаж хяналттай ээж гэдэг асуултанд хариулъя. За аян зохиогоод яг үр дүн төрсөн гэж бол хэлэхгүй. Би 833 нийгмийн ажилтнтай олсноор
энэ жил одоо нийгмийн ажилтны кейс шийдвэрлэлт 86.7% нэмэгдэж гэмт хэрэг 18%-аар буурсан юм амжилттай. За тухайлах нь бол хүүхд хамгааллын үйлчилгээнд хамрагдсан хүүхэд 62.8%-аар буурж байна. За хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдийн тоо 2.4%-аар өсөж байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 24.9%-аар буурсан. За хүүхдийн эрхийн хууль зүйн хороогоор үйлчлүүлсэн хүүхдийн тоо 21%-аар нэмэгдсэн. Хараа хяналтгүй хүүхдийн тоо 62.8%-аар буурсан. Хөгжлийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо 70.70%-аар буурсан. За хүүхдийн эрхийн улсын байцаагчийн зөрчил шалгасан хүүхэд 10.7%-аар нэмэгдсэн. За асрамж халамжийн төвд байгаа хүүхэд 6.8%-аар буурсан. Хүүхд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо 7.9%-аар нэмэгдсэн. Лувсан Жамц гишүүн нэмэлт асуулт тодруулга. Тэгээ нөгөө хэдүүлээ үе тэнгийн дээрлэлтийн асуудлыг ярьж байгаа учраас үе тэнгийн дээрлэлтээс урьдчилан сэргийлэх аянууд маань дээрлэлт гарч байгаа хэдүүгээр бууруулсан юм бэ гэсэн үр дүнг асуусан. Тэгээд гэр бүлийн яамны сая 833 нийгмийн ажилтнаа гэдэг үйл дэмжиж байна. Сайн ажиллаж байна. Хууль зүйн яамч гэсэн янз бүрийн аянуудыг зохион байгуулж байгааг үргэлж дэмждэг үр дүнгээ өгж байгаа гэж харж байна. Гэтэ өнөөдөр үе тэнгийн дээрлэлтийн сэдвийн талаар ярьж байгаа учраас яг энэ хүрээндээ ийм аян зохион байгуулсан чинь үе тэнгийн дээрлэлт буусан байна. Тэгээ хоёр дахь нь сая түрүүн хоёр дахь асуултаас нөө 108 дээр 1000 орчим дуудлага ирээд 10% шийдээд 90% шилжүүлдэг гэсэн. Тэр 90% шилжүүлсэн тэр зүйлүүдийн араас явдаг уу гэсэн асуултанд хариулт авъя. 108 хариулж байгаа байгууллага. За 7 номер. Баяр сайхан дарга. Лувсан Жамц гишүүнээ манад жилд 108,000 гаруй дуудлага ирдэг. 108,000 гаруй, 10,000 биш. За эндээс одоо 24 онд бол 35,000 гаруй кейс шийдвэрлэлт болоод энэ бодиттой байсан гэсэн үг. 108,000 утсанд ирж байгаа одоо дуудлагын зарим нь бодиттой, зарим нь хүүхдүүд тоглож байгаа, зарим нь одоо дуудлага хийгээд одоо кейс болтгоо өөрөөр хэлбэл одоо асуудлыг тэр дорн шийдээд явж байгаа ийм асуудлууд байж байгаа. За шилжүүлээд байгаа гэдэг нь харьяаллын дагуу тухайн аймаг орон нутагт хамтарсан баг, тухайн аймаг орон нутгийн дарга нар чинь бүгдээрээ хүүхдийн орон нутгийнхаа зөвлөлийн дарга нар хүүхдийн зөвлөлтөй байгаа шүү дээ. Тэгэхээр хамтарсан баг тэр тухайн орон нутг руугаа бас ингэж явдгаа гэсэн үг. Та үр дүн асууж байна. Би бол одоо яг энэ ажлыг аваад 1 жил болохдоо энэ асуудлыг энэ нэг кейс шийдвэрлэлээ гэд энэ одоо үр дүн гарч ийн гэж би ерөөс харахгүй байгаа. Лувсан Жамц гишүүн тодруулга. Баяр сайхан дарга би нөгөө та бүхний тарааж өгсөн материалыг харж байгаа л асууж байгаа юм шүү. Үе тэнгийн дээрлэлтийн дуудлага мэдээлэл нь 2024 онд 1051 шийдсэн 107, шилжүүлсэн 944 гээд 2025 он тэгээ 26 оны 3 сарын 13-ны байдлаар гэсэн. Энийг асуугаад шилжүүлсэн 944-ийн араас явдаг үгүй юу гэсэн зүйлийг асууж байгаа. Таныг бол сайн ажиллаж гин гэж би бодож байна. Бүх одоо асуудал танаас болж гин гэж бодохгүй байна. 108-аас болж гин гэж бодохгүй байна. Зүгээр л хэдүүлээ үр дүн ямар байгаа, төсвөө хэдийн зарцуулсан гэдгийг зүйлээл логиктойгоор л хоорондоо ярилцах зорилготой хариулт авах гал би асуугаад байгаа юм шүү. За энэ тоо баяр сайхан дарга мэдхгүй бол яамнаас өгсөн тоо шүү дээ. Яамныхаа хариулах юм яах юм? Та нарт бидэрт нөгөө гишүүдэд өгсөн танилцуулга дээр чинь тов тодорхойлцсон байна. За 7 номер баяр сайхан дарга. 24-өөс 26 онд энэ нийт ирсэн дуудлагын 2300 үе тэнгийн дээрлэлттэй холбоотой дуудлага ирж байгаа. За энийг бол одоо үе тэнгийн дээрлэлттэй холбоотой асуудлыг ерөнхийдөө хуулиараа боловсролын яам бүрэн хариуцж байгаа. Бүрэн хариуцах ёстой. Гэхдээ бид нар хариуцахгүй байна гэдээ оролцохгүй байна гэсэн үг биш. За биднэрт одоо тэр салбар хоорондын уялдаа холбоогоо миний яриад байгаа нь үе тэнгийн дээрлэлттэй холбоотой ийм их дуудлага ирж хахад энэний дөнгөж 1% нь боловсролын салбараас нийгмийн ажилтнуудаас ирээд байна. За түрүүн өмнөх гишүүн асуусан тэр 70 гаруй хувь нь гэмтлийн эмнэлгээс ирээд байна гэдэг нь яг бодиттой байхгүй юу? За тэгэхээр энэ дээр бол боловсролын яам хариулах бах. Зүгээр миний хэлж байгаа нэг зүйл бол бид нар ямар нэгэн байдлаар кейс шийдвэрлэлээ гэдэг тэр хүүхдийн асуудлыг ерөөсөө шийдвэрлэдэггүй юм бэлээ. Дөнгөж одоо сэтгэл санааны тэр одоо готрол одоо бүх зүйлс нь яг одоо л эхэлж идэм бэлээ. Тэгээ энийг цааш нь мөшгөж 18 хүртэл нь үйлч 108 дэрсэн үе тэнгийн дээрлэлтийн кейсүүдийг боловсролын яам бүрэн хариуцах ёстой гэдэг чи юу гэлээ? Яагаад 108-д гэмтэл мэмтэр ч гэсэн хамаагүй дамжиж ирж байгаа юмыг
боловсролын яам 100% хариуцах ёстой гэдэг юм аа. Тийм яг ямар хуулийн дээр тийм байгаа. Боловсролын яам ч одоо үеийнгийн дээрлэлтийг за 4 8 5 8 боловсролын яамнаас энэ хариугаа илээ. Тэгээд энэ асуудал дээр та хэд шилжүүлсэн асуудлаа яаж хилцээд ямар үр дүн гараад буцаад тэгээд ийм л биш үү. Ер нь бол манай энэ айгүй олон салбарт байгаа. Зөвхөн энэ асуудал дээр биш. Манай дараагийн хилцэг орон сууцны захиалга залингийн асуудал дээр ч гэсэн дандаа яамын амбиц. Бид нар тэгэнд бид нар тэхгүй. Манайх биш, танайх биш. Ерөөсөө ингэ. Тэгээд тийм болохоор ч уялдаа ерөөсөө байдаггүй байхгүй. Одоо тэг үе тэнгэрийн дээрлэлтийн асуудал 100% тэг хуулиндаа тийм бол бид нар тэрийг өөрчлөе л дөө. Боловсролын яамны бүрэн асуудал гээд. Тэг яаж энэ ч уялдаж ажиллах юм байхаар чи. Тэнийг яам өөрсдөө бид нар юм гэдэг тэ ингээ хоорондоо уялдаатай ажиллахгүй яаж энэ дээр үр дүн гарах. За 5 номер Алтан сур зөвлөх. За энэ Лосан жамж гишүүний асуусан асуултан дээр бас нэмээд тодруулаад хэлэхэд мэдээж одоо энэ хоол үйлдвэрлэлийн юугаар бол 150 м тэ одоо 150 м-т бол одоо боловсрол сургуулийн орчин гэж одоо заасан байгаа да. Тэгэхээр бид нар яг одоо сургуулийн орчинд үүсэж байгаа энэ асуудлуудыг бас ангилж яг хаана үе тэнгийн дээрлэхэл одоо тэр асуудал гараад байна гэдгээ бас одоо нэгдүгээр ялгаж салгах хэрэгтэй учраас үүнд ингээд зохицуулах одоо тэр хууль зохицуулах одоо акт хэрэгтэй байгаад байгаа ялтчгүй үе тэнгийн дээрлэхэлтийг. Яагаад тэгэхээр өнөөдөр ингээд яг ярьж ин л та гэр бүлийн яам хууль зүйн яам за боловсролын яам аль нь хариуцах ёстой юм бэ гэл ингээл асуудал яригдал байна. Тийм учраас өнөөдөр бид нар энэ үндэсний заагур үүнтэй холбогдох хуулийн асуудлыг ярмаар байгаа даа. Яагаад тэгэхээр бид нар сургуулийн орчинд хүүхдийн төвшөнд хүүхдийн орчинд за дээрэс нь гэр бүлийн орчинд за үндэсний төвшөнд яг ямар ажлууд хийх юм бэ гэдгээ тодорхой гаргаад үүн дээр хамтарч ажилламаар байгаа даа. За дээрэс нь 5 номер нэмэлт 1 минут. Тийм хувьд бол одоо бид нар жишээлх юм бол сэтгэл хөдлөл нийгэм шүүн чадвар олгох энэ сургалтыг ч гэсэн сургалтын хөтөлбөрт оруулж өгөөд энийгээ бас зааж хүүхдүүд өөрсдөө энэ сэтгэл зүйн асуудалтай урьдчилан сэргийлэх асуудал. За бид нар түрүүн Финляндийн жишээг бас ярьсан гэдэг нь өнөөдөр 22 оронд одоо хэрэгжиж байгаа нэг өсөндөө бүлгийн норм буюу сургуулийн соёлыг өөрчлөх ийм урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг ийм одоо хөтөлбөр байгаа цогц. Тэгэхгүй болохоор бид нар яг кейс менежмент буюу гарсан тохиолдлыг нь дардаг, хохирогчтой ажил дээрлэгчийг нь шийдэгдэг энэ системээр явцнаараа үр дүн бас гарахгүй байгаад байна гэж үзэж байгаа. Тэгэхээр эдгээр нэг юм богино хугацааны аян кейс менежмент үр дүнгээ өгөхгүй байна. Тийм учраас цаашаа бид нар хамтарч ажиллаад урьдчилан сэргийлэх талаасаа боловсролын яам яаж ажиллах юм? Гэр бүлийн одоо яам эцэг эх рүүгээ хандсан одоо тэр хууль тогтоомж энэ талаасаа яаж ажиллах юм? Хууль зүйн яам ноцтой хэмжээнд очивол яаж ажиллах юм гэдгүүдэд нийлүүлсэн ийм загварыг бид нар гаргана гэдэг энэ аюулгүй сүлжээ заагварын. За баярлалаа. Тэгэд энэ асуултад хариулт нь бүрэн агуулганд гарахгүй байгаа учраас би бас нэмэлт 1 минут өгöd байгаа. Гэхдээ одоо дахиад 3 ч гишүүн байна. Цөмөрөө яг цагтаа бас хариултуудаа асуултуудаа яагаад явахыг бодъё. Тэгэхгүй гал удрах баг.